Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88.1 уралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм танд шинэхэн 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 31-ний даваа гаргийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч гэрлээ найруулагчаар Гамболдын ангарах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хятягаан туяанаас үүдэлтэй хөвшрэлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд за мөн 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чагнамыг Greenwich Roll, Crispy Roll хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань уурлагаараа гэрээсээ гараа явчихдаг гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгэхээр мэдээж муудалцахгүй, маргалтахгүй гэр бүл гэж бараг байхгүй. Гэхдээ уурлагаараа гэрээсээ гараад явчихдаг гихтэр нөхрүүдийн тухай өнөөдөр ярилцах нь байна тийм ээ. Тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд та гэр бүл болоод одоо хэдэн жил болж байгаа. Таны хань уурлахаараа яагаад гэрээсээ гараа явдیں۔ Буцаж орж ирэхдээ уур нь гарсан байдгүй эсвэл хിവэрээ юу? Та ер нь уурлаад гэрээсээ гарах нь зөв гэж бодож байна уу эсвэл буруу гэж бодож байна уу? За энэ байдлыг өөрчлөх эсвэл ингээд л байж исэн дээр үуч гэдэг юм уу те. За голцоо эрчүүд гарч явдаг байх гэж би бодож байна. Тэгээ магадгүй нөгөө хэрүүлийг улам даамжруулахаас за зэршгшг одоо бүр гал дээр ингээд тос нэмсэн юм шиг юм болно гэж бодоод гараа явдаг байхаа. Гараад явхаар нь эхнэр нь бүр их ууралдагч эхнэр байдаг байх. Эсвэл за окей энэ нь зөвч гэж юм уу боддог эхнэр байдаг байх. За би тэгтээ бол сайн мэдгүй байна. Тэгэхээр манайхан шууд эфирийн утсаар холбогдож орж ирээл яг энэ талаар л ярилцах нь шүү дээ тий. За ингээд манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ гадаадаас олгохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөд төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон чихвчээр ярьж байгаа, спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаараа шууд яриарай. За ингээд манай шууд эфирийн утас 77 38 83 хэрэг та гадаадаас холбохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид хүн уурлахаараа гэрээс гараад явчихдаг юм гэдэг сэдвээр ярилцж байна. За эхний сонсогч 99.6 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.6. Эмчилгээ радио. За тасарсан. Манай шууд эфирийн утас 77 38 83 хэрэг та гадаадаас холбохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа уурлахаараа гэрээс гараад явчихдаг юм гэсэн сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 99.9 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.9. Эмчилгээ радио. Сайн өдөр минь. Сайн байна уу? Та сайн өдрөлд холбогдлоо. За сэдвээ сонссон уу? Сонсоо. За таныг сонсож байна. За хотын ярилцсан дээр ярина шүү дээ тий зөвхөн. Тэгэлгүй яг тэр тусмаа болохоор гараа явчихдгийг би ерөн зөв гэж боддог шүү дээ. Тэр тусмаа өөрийнхөө яг кейсийг ярих нь тийм ээ. За одоогор бол би ганц байсан гэлээ. За окей за. Тий гэхдээ бол яг энэ дээр нүү санаа хэлье гэж бодлоо. Тий. Ер нь бол хосоод уурлахаар тодорхой хэмжээнд жоохон тайм аваад нэг хэсгийн одоо юу гэдэг тий тухайн хүнийхээ зан характерыг мэдж байгаа төвшөнд ч юм уу. Ер нь бол бараг их байдал хурцдах гэдэг бол гараа явсан гэсэн үг гэж бод. За гарах юм уу эсвэл нөгөө өрөөндөө орох юм уу тодорхой хэмжээгээр бие биендээ нэг жоохон бодох хугацаа олгох хэрэгтэй гэж боддог. Тий. Энэ бол одоо юу гэдгийг нөгөө за яг хосын харилцаа хосын хоорондын нөгөө хосын жар гэдэг шиг хосын харилцааны темперамент өөр байдаг байх л та. Гэхдээ л ээлх нь бол одоо ингэ жоохон ингэ бодоод нэг хэсгийн бодоод дүгнэлт хийчих газар ингээд бодож амжихгүй бие биенийхээ дээр гарах гач юм уу ямарваа нэгэн байдлаар сэтгэлзээ эмоцоо дарж өөрийгөө өдөртөж чадахгүй л тэр нөхцөлийн оронд аюул хөл болцол үүсчээдэг гэж би хардаг байхгүй юу. Тэгээ би орн хэд орчим насны төлөөлөлөө. Би болохоор 40. За ойлсонд 10 жил байсан би. Байсан уу те? Тэгээ би хостоо байхдаа ч гэсэн яг нөгөө энийг л баримталдаг байсан. Уурлахаараа одоо нөгөө өрөөнд орчдөг юм ямар нэгэн байдлаар нөгөө хэрүүл хийдэггүй нэг тиймэрхүү хосоод байсан. Гэхдээ яг юм аливаа зүйл чинь олон талтай шүү дээ тий. Тэгээ яг найз нөхдөйхөө өрөөл дотор хамгийн төгс хосон ч юм шиг тий. Ингээл модалцдаггүй сайдаж моддаггүй маш гоё хосоод байсан юм шиг нэ бид хоёр хаалтсан л та. Гэхдээ би энийг болохоор зөвхөн одоо миний зүгээс эсвэл тэрний буруу байсан гэж өрөөсөө бодгүй. Энд чинь хүмүүжлийн ясрах олон хүчин зүйл нөлөөлсөн байгаа шүү дээ тий.
Тэгээ хоёр хос салахад бол зөвхөн нэг харилцаанаас болоод юм төсөр төчээр асуудал өрөөсөө байдаггүй амар олон зүйлийн хэлбэр байдаг. Зөв. Одоо бол би өөрөө тийм амьдралыг үзээд өнгөрөөсөн болохоор би өөрийнхөө алтааг мэднэ. Амьдрал дээр тодорхой хэмжээ шүүмж нэргэн дээр хүрээлээсээ асуудыг ингээ харахад нэг дийлэх нь маасэл өрөөсөө л яг тийм зүйл дээрээс олж би үндэ аюух нөгөө сэтгэл травма үсгээл нөгөөдөл нь ингээл жижиг юм хуулаа шиг болгоол ингээл тэр мөрийгөө тодорхой цаг үед нь ингээд сайхан ингээд тайвширч бодох хугацааг нь олгочоод тэгээд гарын өнөдөгч одоо юу гэдэг нь те хүүхний өөрөг хариуцлага ухамсараас хамаарал ямар хугацаагаар тэр түнэсээ авах юм те зарим залимдуулан явчихдаг одоо хосууд байна те тэрэн дээр өрөөлөнгүүтээ яваад өгдөг ч юм уу тиймэрхүү тиймэрхүү айгүйх ингээд алдаа муухай кейсүүд ингээд зөндөө харагдчихэдэг үнэхээр энэ харилцаагаа аварч үлдчихье гэж бодож байгаа хосууд тодорхой хэмжээнд сайхан бодох орон зайг нь олгочвол тэгээд ямар хугацаанд эн чинь нэг юм одоо юу гэдэг нь энгийн төлөвтэй шилждэг үлгээ гэдгээ мэдрээд сайхан буцаад жоохон тавьшсан хоорондоо ярилцчих хэрэгтэй мөлөө гэж боддог ш. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бүгдөө өдрийг сайхан өнгөрөөцгөөрэй. За баярлалаа. За баярлалаа. За зөв гэж хүн орж ирж байна те. За буян орших дорж гэдэг сонсогчсон байна. Гарч яваад алхахаар тайвширдаг шүү гэсэн байна. За манай Мина бичсэн байна. Би дууга ураачдаг шүү. Бүр юу ч дуурахгүй дотроо бодож тунгаадаг гинэ. За дууга ураацсан амруу гэд хонгор зул яндан жом цвцсэн байна. За оги жинхэнэ би байна. Гараад ганцаараа ямардаг доо гэсэн байна. За дараагийн сонсогч 89-1-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 89-1. Эмжил радио. За тасарсан. За дууга ураачгаар бас цаад хүнийг амар нэг хэцүү байдалд бас оруулдаг юм шиг санагддаг. Гэтэ яг дууга ураацсан баг хэрэлдэжсэнээс л дээрэлдээд хамгийн гол нь хэрэлдэн гэдэг чинь нэг бүр илүү муухай үгээр хэлээд илүү их сэтгэл зүрхийн шархлуулаад байдаг байх те. Гэтэ дараа нь ингээд дуу урааж байгаа тайвширсныхаа дараа эсвэл гарч яваач юм тавьширсныхаа дараа эргээд үгүй чи ингэсэн байхгүй юу тэгсэн чинь би харин ингэж бодоодоо гэд ингээд нэг учраа ололцуулаас нэг учиртай л бах те. За дараагийн сонсогч 99-6-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 99-6. Эмжил радио. Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За таныг сонсож байна. За. Манаас үгийг сонслоо. За. Тэгээд би бол одоо нэг 20 жилийн өмнө нэг үг надад хэлжсэн. Уурлахаараа гараа явчихчээ гэж. За. Тэгээд би уурлахаараа гарч явдаг л болсон л та. Гарч ирэх нэг 50 мянга татцаа буцааж орж тэгээд ирэхэд зөөлөрдөг л та. Энэ нь бол нэг манай компьютер чинь одоо бараг суугаад ороод 30 жил болж байна дөө. За. Тэгээд ирэхэд бол хоёулах тул нь хоёулаа айлын томууд болохоор. Энэ нэг амар залуу хот нэлээд үздэг байсан л та. Тэгээд энэ нь бол зүйл гэж боддог хэрэг. Хайршигтаар орж ирээд буцаад яасан. Зөв. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За айлын томууд бол бас тулна те яадгүй л нэг бас л гэр бүл дотроо ч гэсэн дандаа шийдвэр гаргах төвшний хүмүүс болсон байгаа гэсэн үг шүү дээ те дүнрээ авч явна ч гэдэм үү харьцангуй бие даасан байдаг учраас тулах үе байна те. За бяла гарч явсан дээр байдгийн блэ одоо энэ олон жилийн дараагаас бодох нэ нөхөр уурлаад гараа явдаг үед нь их л гомдоод үлддэг байсан ч одоо амьдрал минь их сайхан л байна гэсэн байна. За дараагийн сонсогч 8859 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8859. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. Би нэг найзтай нэг тохиолдсон юм ярих гэдэг. Яг яг сэдвийн дагуулын. За. Одоо ингээд хоорондоо муудалцаад ингээд одоо түр ингээд холдох юм эсвэл ингээд гадаа гардаг шүү дээ. Яг тийж болно л доо. Гэхдээ нэг жоохоо богинохоо нэг 20-30 минутны гадаа байж байгаа ороод хүний уур гарч шүү дээ. Тэгэнгүүт зарим хүмүүс ингээд шот тийчтэй ингээд цаашаага явчихдаг. Талтай тэгээд цаашаа яваад бүр шоудаа бай. Уураа гаргаад тэрний оронд зүгээр нэг 20-30 минут л байчаал орж явахгүй бол цаашаа гардаг хүмүүс их байдаг. Цаашаа явчихаар бүр гал дээр тос нэмнэ гэсэн үг өстэй тий. Ер нь бол тийм ер нь бол улам л өдөөд байгаа. Гэтэ нэг одоо хэрэлтэхэд муудалцаад ингээд
түр ингээд одоо гадаагаар зогсож байгаа тэгээ шууд цаашаа ингээд явчихдаг хүмүүс айгүй олон байд. Ер нь бол нэг 10-20 минут л байсан яг л Зөв. Хугацааг нь хэлж өгöd байгаа юм байна шүү дээ тий. Тий, тэгэхгүй бол 20 30 40 болцохоор тэгээд уйлал 1 км даалгаал тэгээд өөхөн завтаа иш таараалаа. За. За холбогдсонд баярлалаа. Йоо, за 20-30 минутаас илүү удаж болохгүй гэж шүү гараад. За манай Аз ундраа мэдсэн байна. Эхлээд үүнд орж гарнаа орноо. Одоо бол чимээгүй байж байгаа. Дараа нь өөрийн тайвширсан үед хэлэх гэснээр хэлжигдгээ. Бараг муутах юмгүй болд байна дөө гэж байна. За дараагийн сонсогч 85 50-тай дугаартаа сонирхтой холбогдлоо. 85 50. Амжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн өдрөд холбогдлоо. За таныг сонсож байна. Би харин одоо л нэг уцраа олох байгаа гэр бүл байна. За хэд орчим насны төлөөлөлөө? 25. Оо да. За. За яаж ийн? Манай нөхөр одоо яг жижиг юм дээр ч юм уу том юм дээр хэрэглэхээр уурлахаараа гараа авчдаг. Хамгийн багадаа 14 хоног. Пүүх ямар амар чойрд юм бэ те? Чойрж штэ. Тэг би ингээд тэгтэн би бол ерөөсөө ингээд хойноос нь утасдгүй. Тэгээд эрхийн өөр ингээд хүлээд өгөхгүй. Тэгээд хамгийн удажсэн болохоор 40 хоног. Пүү за. Тэг юу хийж орж ирэх үү 40 хоногийн дараа? Найзуудтайгаа уулзсан тэгээд аав ээжинд очиж хитчихдээ юм лээ. За. Гэхдээ танаа нөхөр бас танаа үеэстэй, таны үеэстэй. Тийм, миний үе. За. Угаасаа одоо нэг тийм омглон нас байд юм аа. Харин одоохондоо уучраалахгүй яах ёстой болоо гэж доош ханлаад. Чи тэгтээ ямар төвчээртэй юм те? 40 хоног тэгээд ардаас нэг ч залгаагүй мөн нэрнгээсээ. Би юусоо залгадгүй шүү дээ гарч явах юм. Мундаг. Гэтэ мундаг байна. Гэтэ чамайг залгахгүй болохоор эсвэл тэгээд албаар тад чойроод явчт юм шүү дээ. Гэтэ юусоо бол залгадгүй бол байгаагүй. Анхандаа бол залгадаг байсан. Тэгэхээр бүр ингээд улам цаашлдаг. Тийм үү. Тэгээд ингээд залгахгүй өөрөө эрхийн хүлээхээр ингээд уучлахгүйгээд уйлаа хүрээдэг таахгүй. Зөв. Тэгээд тэр нь анхандаа нэг 7 хоног байж байгаа 14 хоног байж байгаа. Одоо бүр эцсийн чадна одоо 40 хоног. Тэгэл одоо гэртээ хүртэл нэг мэдээж эхнэр нөхрөө орон чиг хэрүүл хийх уурлах шалтгаан байна. Тэгээд жоох уурлахаар гараа авчих үедээ гэж айгаад тэгэл зүр нэг аюу төвчж амьдэрч ин да. Одоо яах юм болоо гэл агч нараас асуух гал залхаж ин да. Тэгээд үстэй юм бэ тий асаа нэрээ. Одоо тэгээд та хоёр хүүхэдтэй юм уу? Тий яаж хаад манай хүүхэд одоо 2 настай болохоор тэгэл яг гарч явсан хугацаанд нь хүүхдтэй хойлох найдаг болохоор аюу хэцүү. Тэр яг одоо яавал дээрээ гэж сонсож байгаа ах нараас асуух гал залхтаа. Та хоёрын маргаан ер нь голцоо яг юунаас болж маргалддаг вэ? Одоо мэдээж олон шалтгаан байгаа. Гэхдээ дийлийнх нь юунаас болж маргалдаж байна? Тий. Би тэр гэхдээ нөгөө нэг одоо тэгж чойрох явцтай болохоор яачдаг байхгүй юу? Ажил бүр хайчтэй. За. Тэгэл буцаж ирэхдээ ажилгүй яагаад чи ажил хийсэн үү ингэсэнгүү тэгсэнгүү гэл эхэндээ бол уурал хэрэлдэг байсан зүйлдээ тэгэл зүнд найсан би тэгэл өөрөө ажил хийгээл нөгөөх маань тэгэл гэтэл байждаг болсон. Гэхдээ сүүлийн үед бол ажил төрөл хийж байгаа. Сүүлийн одоо хэрэлдэг бол нэг 2-3 сар болж байна. Одоо тэг хизээ одоо хэрэлдэж явах нь үлээгээл байж байна да. Ямар амар эвгүн бэ те. Чи нэг удаа юу яаж үзээч? Нөгөө нэг гарын тавууруу киног үзчихсэн үү? Тэрэн дээр нөгөө нэг том охин сүрнэ аава та бити явал та гэд хаалган дээр очиод ингээ хаалгаа ингээд онгойлохгүйгээд зогсдоо ш тэрэн шиг ханаа чи бити явал та гэд тэгээд нэг үзээч нэг буулт игээд үзээч анхандаа бид хоёр тэгдэг байсан бүр амар зүрүүд болохоор намайг ингэж буулт хийж яах тусам бүр улам зүрүүдлээ яваад гэдэг би бүр хэрэгжилж болох бүхэл аргыг хэрэгэлсэн өөдөө гойж үтлээ зодож үтлээ танаа нөхөр манай радиог сонсдог болов хамгийн яддаг сонсдгүй. Тэгээд гэхдээ ер нь бол яагаад тэгчээд байгаа би царын ганц цалтгаан хизээч нөгөө эмхтэн хүмүүнтэй ер нь элдв шалтгаан юмтай ерөөсөө орооцолддог. Тэгээд ээж аавындаа очиж гэвтэл тэгээд өөрөөр бол нэг заахгүй. За. Гэтэ яг тэгээд угаасаа нэг юм насны нэг юм байд юм аа. Тэгээд одоо та хоёр тэгээд гэр бүл болоод хэдэн жил болж байгаа лээ? Гэр бүл болоод 4 жил болж. За. Үехэд 5. За ингэж тэгээд гайг болох байлгүй дээ. Тий. За ах ихнэр зөвлөөрэй. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За.
За Улаанбаатар хотод 11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Хит ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлттэй эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байгаа. За Шисоида группийн 100 гаруй жилийн Хит ягаан туяаны судалгаанд үндэслэн зөвхөн нарны тосоор дагнсан Аниаса брендийг танилцуулах гэж байна. За анх 1992 онд Японд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл судалгаа шинжилгээ болон технологийн дэвшил тасралтгүй суурилж өдгөө дэлхийд дахин Азийн номер 1 нарны тос гэх тодтголыг хүртээд байгаа. За тэгэхээр ер нь бол нарны тосыг манай ирчүүд маань ялангуяа 100 л хэрэгэлдэг гэж боддог. Гэтэл өсгөөчүүд бидний хувьд бол жилийн 4 улирал хэрэгэлдэг. Яагад гэвэл нарны хит ягаан туяанаас бид нэр жилийн 4 улирал бол арьсаа хамгаалж явах хэрэгтэй. Тэгэхээр ирчүүд маань ч гэсэн ялангуяа эхнэрүүд нь ирчүүддээ одоо өөрийнхөө нүүрэнд өдөр болгон нарны тос түрхдэг шигэ бас нөхрүүдийнхаа нүүрэнд нарны тос түрхэж өгж байгаарэ. Тэгэхээр яагад гэхээр ирчүүдийн маань нүүр арьс илүү их төлөгддөг юм шиг надад санагддаг. За тэгэхээр Аниаса брэнд нь зөвхөн нарны тос үйлдвэрлэх, борлуулахаас гадна хүмүүсийн эрүүл, идэвхтэй, аз жаргалтай амьдралыг дэмжих юм эрхэм зорилготой дэвшилтэт технологи ашиглаж таны арьсыг одоо болон ирээдүйд үр дүнтэйгээр арчилж хамгаалахад чиглэсэн ийм технологи байгаа. За мөн сонирхолтой факт хэлэхэд Аниаса гэдэг үг нь Японы Неса гэх үгнээс гаралтай бөгөөд монголоор орчуулах юм бол халуун элс гэсэн утгатай юм байна л да. За тэгээд Shiseido брендийн 100 жилийн судалгаанд үндэслэн бүтээгдсэн Shiseido брендийн зөвхөн нарны тос гаргадаг охин брэнд бөгөөд Азийн номер 1 нарны тос гэдгийг бүр дахиж тодотгож хэлмээр байна. За зөвхөн нарнаас хамгаалахаас гадна арьс арилгааны орц найрлагатай тул хялгасан өршлөөг бууруулж, арьсыг чангалж, мөн нүур будалтын суурьч болдог ийм тос байгаа шүү. За тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7272 тик 88 гэдэг утаснаас аваарай. 7272 тик 88. Тэгээд Аниаса Mongolia гэж латинаар бичээд Facebook руу орох бас боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хит ягаан туяанаас үүдэлтэй хөгшрөлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 өндөр бидгүй хамтдаа уурлахаараа гэрээс гараад явчихдгийг гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 9168 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9168. Эмдэл радио. Сайн уу хэлээч. За сайн уу төгөлдрөө сэдвээ сонссон уу? Сонссон. За. Хөөжтэй. За. Би өөрийнхөө хоёр сэдвийн газ За. Битээ. Наман яха мархоё. За. Бихэмбэ. Карэ мохо. Машина барай дэвчсэн. Миний мотор чогтдээ. Чааваса. За. Тэгээ яасан. Би өөрөөсөө юм багтаа. Би сүсээ гараад сүсээ нөгөө хэрэгтэй моторын хэрэгний мөтэй бомбос. Би яагаад вэ? Батусаа лагаа орцоо писи. Зүгээр ханаа лахоо писи. Хана үрдэс онцлоо. За. Ихэнхдээ өөрөөр битээ шиндээ үлдчихөө. За. Битээ тиймээс моёгош моцанжос машинаас юу даурё. За. Ирсэн Гарлагтай. машина огд өөртөө За мундаг байна штэ. За холбогцсонд баярлалаа төгөлдрөө өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За.
Яа нэг бүсрэхий уурлаад гараа явдаг баатар болсон ч машиных нь мотор зөхиод 2 сая үнэтэй гаралт гинэ. Хөөрхөн штэ. За хонгор зул яндан замд битсэн байна. Дууга ураадаг хүмүүс амархан салдаг байж магадгүй гэсэн байна. За дараагийн сонсогч 9522 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 9522. Энд радио. чин үтэмдээ. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. Аха. За одоо бид нэг 20 орчим жил болж байгаа. За. Тэгээд эхний үед бол манай яа нэг дуугаа урааны гэж бас хэцүү байсан шүү дээ. Аха. Түүс үлээ үздэг гэсэн шүү дээ. Тэгээд нэг аргадаж болохгүй, уурж болохгүй. Тэгээд одоо болохоор нэг байран солигдоод би дуугаа болоод нөхөр жоохон өглөөд өгдөг болчихсон. Одоо би жоохон ингэж хоорондоо муудаад ч юм уу нэг сүртэж муудах нь байх шүү дээ. Тэгээд нэг хаяа харна өглөөд ихэхээр кофег өгчдөг байхгүй. Кофег ч юм уу нэг амттай аваад ингэж өмнө тавьж тавьчихад нөөсөө жуумлал гайгүй болчих. Тэгээд саяхан надаас асуухаар чи яагаад ингэж гэлээ. Дугаа амар өдийг ээлж заахиж бодсон. Одоо кофе өгөөч юмргүй болсон. Чи буруу үгийн сонголт чинь буруу ээ штэ. Ядаж чамаа жоохон ингээд тайвшраг гэж бодоод кофе ээж өгд юм аа ханаа манаа гэж хэлсэн бол гайгүй байх байсан штэ. Маадах га тэгээ хэлсэн чи одоо кофе зүгөөч өмнөөс би дугаа байхгүй заа гэдэрээс. Яа. Тэгээд жоохон мадраа дайгуу гэл өстэй яг. Аха. Тэр нь нөгөө охид гарах бол миний хувьд бол зөв л гэж боддгийг. Би одоо ингээд жоохон муудаад одоо бизнес өгүүлж яасан гайгүй. Би залуудаа бас нэлээд тийм нэг одоо юу гэдэг нь өөрөө айлын ганц хүү байсан, 2 ихчтэй, эмэгтэй дүүтэй тэгээд нэлээд тийм нэг жоохон шалчхнуур байсан шиг санагдаад тэгээ. Одоо бас нэг 20 жилийн ард дээр ингээд нэг жоохон ирүүн болж байгаа юм болов уу гэж бодоод. Дараа бусдын дээр ч юм уу орцны гадаагаар тамхитаа жоохон таашрч байгаа ороод ирэнгүүт нөхөр гайгүй болцдог байсан. Одоо бол манай одоо нөгөө алкогол баг хэрэглэдэггүй, тамхи татдаггүй тийм хүмүүс ч ер нь мод гардгүй юм билээ шүү дээ. Нөгөө тайвширч өгөхгүй жоохон хэмсгаар. Нэг хэсэг кофегаар тарж ирсэн ч одоо өөрөөсөө болоо тэгээд байхгүй. Тэгээд мүгэ бодмоор юм байлаа шүү дээ. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Яа, хөвгчлээ юм яасан. За, дуугүй байна гэдэг асар их төвчээр шүү. Хамаг юмаа залгиж байгаа штэ гинэ. За, зулаад зулзаг Криловскийн кейборд маань одоохондоо байхгүй байгаа болохоор крилээр бичиж болохгүй байгаа даа. Уучлаарай гэсэн байна. За, тийм тэгээд манайхан бас нөгөө нэг зөв гаргацтай бичицгээе гэд крилээр бичсэн комментууд ер нь авдаг штэ. Тэ крилээр бичсэн комментуудыг уншиж өгдөг байгаа. За, тэгтээ зулаад зулзгаагаа ойлголоо. За, дараагийн сонсогч 8580 та дугаартаа сонсогчтой холбогдлоо. 8580. Эмжил радио. Бэнэ. Бэн. За сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За, хосуудын ярилцаад энэ дээр миний хувьд бол айгүй инээдтэй. Айгүй амархан үйлчлдэг. Тэгэл манай хүн чинь айгүй юу яхаар муудалцаараа нэг хэсэг муудалцсан. Залуу хоёлын ерөөсөө болиё гээл тэгэл хоёлоо болцдог. Манай хүн чинь хэрүүлийг чиглүүлнэ, хэрүүлийг дуусгадаг төрлийн хүн. Аа. Тэгээд одоо яг хуу ишиндээ бол бид нар бас бие биенийхээ дээр гарах гал айгүй шалтаа тэгдүүлсэн. Тийм шалтаа их 2 зэрэг дүрсэтэл ууралдаг усуд бол бараг нэг нь гараад явсан шулуу юм болов. За миний өөрийн хувьд бол бид хоёр муудалцал тэгэл нөгөө манай хүн чинь заавал нэг тийшээ нэг гачаа гарахтаа бол тэгж наттай муудалцах бол ер нь тэгж нэг айхтар муудалцаа тэр чигээрээ гарч явдггүй. За хоёлоо болий би ажилдаа гарах чинь одоо хоёлоо цум болий чи өмнөд явах чинь хоёлоо болчих гэд тэр хоёлоо хэрүүлээ ерөн зогсоочдөг. Тэгэхээр одоо залуучуудад хандаж хэлэхэд одоо тэр түрүүчийн охин бол нөхөр нь гараад одоо бараг 40 хоног явдаг гэд ярьчлаа шүү дээ тий. Аа. За тийм тохиолдолд бол одоо ишигцүүч гэсэндээ би лав хүүхдэд гэх юм бол бараг бир дээр хүргээд өгчих байхаа тэр 40 хоног гэртээ байлгах чадахгүй байхаа. Тэр бол буруу л гэж байна. За ер нь бол бид нар манай нэвтрүүлэг нөгөө нэг хин нэгэнд ямар нэгэн зөвлөгөөч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө уриалж муриалгүй гэхдээ тэр охин өөрөө ах эгч нарынхаа үгийг сонсъё гэдэг утгаар таны үгийг хүлээж авч байгаа шүү. За. Тэрийг бас яахаар гараад явчих чинь арга ивэн л олдог байх хэрэгтэй байх л гэж бодож байна. Одоо би биенийхээ нөгөө юунд дургуу яавал хүн ууралдгуу тий одоо ингээд хэдэн жил амьдарч байгаа юм чинь бас нэгнийхээ муудчихж байгаа сая юуг нь
зан чанарыг мэдчихэж штэ. Тийм учраас тэрэн дээр тэр охин маань анхаарал тэр нөхрийгөө яавал одоо тийж айхтар зөрүүлдэхгүй бас нэг арга ивэн олчих. Тиймэрхүү тал дээр ухаанаа зарахыг зараасаа л гэж бодсон. Би ч гэхдээ бас яг нөгөө нэг тэрийг бас мэдмэр санагдаад асуусан л да. Гэтэ нөхөр бол яг ингээд нэг жаахан эрэх танхил нөхөр юм шиг байна. Тэгээд ажил хамгийн юм хаяа тэгээ явцдаг. Тэгэнгүүт тэр чинь тэгээд гэрийн хүүхдийн эцэг одоо гэрийн эзэн болцсон гэдгийг өөрөг хамсгал ухамсарлахгүй сайн л да. Тэгэнгүүт ингээд ажилчгүй юучгүй болоод ингээд 40 хоногийн дараа ирэхээр яах вэ тэгэл нөгөө эхнэр хүн ээж хүн л болсон байна. Одоо хүүхдийн памперсны мөнгнөөс ахуулаад асуудал үүсэн. Тэнгүүд нөгөөдг нь ажилгүй 40 хоног чойроо явцсан. Тэгэл дахиад асуудал үүсгэл юм шиг байлээ. Тэгэл би бүр нөгөө нэг одоо ээж хүнээ хувьд гэж бодохоор бүр 40 хоног одоо аав ээжийн ч гэсэн тэнд байлгаад байна. Би л 3 хоног ч чадахгүй бушуухан бэрдэл аваач гэж байна. За. Танай өнөөдөр холбогдсонд бүр баярлалаа наах удаа болов. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгосч нэмэг Grange Beer Roll, Crispy Roll хамтран ажиллаж байгаа. За миний хийсэн религ бас манайхан үтсэн байх тийм ээ. За энэ ягаан нь болохоор зэрэг Grange Beer Roll нь за нөгөө энэ цэнхэр бүдэг цэнхэр өнгө гэх юм уу. За энэ нь болохоор Crispy Roll байгаа. За тэгэхээр хоёулын дээр нь ингээд 29-ийн тоо байгаад байгаа. За энэ бол айгүй чухал утгыг илэрхийлж байгаа. Яг тэгэхээр зэрэг энэ нь 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон юм эрүүл бүтээгдэхүүн гэсэн утгыг илэрхийлж байгаамаа. За энэ хоёроос гадна бас нэг шар өнгөтэй байгаа. Тэрний нийтгээр амар гоё яг гадал амтагддаг гоё амттай. За солонгосын дээд зэргийн үр тариагаар хийсэн тосонд шараагүй жигнэж болгоснороо хүнд хоргүй. Тэгээ үйлдвэрлэх явцад чийг байдгүй учраас бактери үржээгүй. За нөөцлөгч бодисгүй, хуцаа урцгагч байхгүй. За химэл өнгө оруулагчгүй, гурилгүй. За тэгээд бага насны хүүхдүүд идэхэд тохиромжтой, аман дуустдаг, хоолойн тэлэж хахгүй. Энэ айгу зүгээр яг л зэрэг манай жижигүүд чинь ингээд хахдаг штэ тий. Тэнгүүдийн ингээд угаасаа шүлсэнд нь ингээд манайхан чинь дандаа ингээ амнаасаа гаргана буцаагаа дамруугаа хийн жижигүүд маань бол тэгээд тэнгүүд нөө шүлсэнд нь зөөлрөөл ингээд уусчдаг гэсэн. За өлсөж байгаа үед идэхэд их үл даадаг. За тэгээд ялангуяа миний хувьд бол одоо фитнест явж байгаа тэгээд янз бүрийн нөгөө гуралтай муралтай мэдгүй хоригдж байгаад байдаг. Тэнгүүдний гоё амттай мэдмээр санагддаг. Тэнгүүд энэ маш надад бол маш их таалагдж байгаа. За тэгээд үл даадаг учраас дээрэс нь нэг юм уу хоёрыг идчихэл нэг гоё болоод явчихдаг шүү. За дээрэс нь та сургуулийн насны хүүхдтэй бол зарим өдөр хичээлдээ явахад цүгэнд нэгээд өчгöd их зүгээр санагдсан. За тэгээд хэрвээ та хоолны дэглэм барьж байгаа бол бас идэхэд маш тохиромжтой. Ингээд эрүүл мэндэд хайрладаг хүн бүхэн зориулсан амтлах бүрд гайхалтай амтыг өгөх 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгосчиг нэмэг Grange Beer Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. Баярлалаа. За тэгээд G25-д хаашаа альт салбар руу норсон байгаа. Тэгээд FS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаж байгаа. Тэгээд та илүү дэлгэрэнгүй мэдээлэл 8812 9970 за 80 96 65 85 60 гэдэг утаснуудаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 21 нэр төрлийн үр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгосчиг нэмэг Grange Beer Roll, Crispy Roll хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 99.4-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.4. Эмдэл радио. Байна. За сайн байна уу? Та сайн өндөр холбогдлоо. Сэдвээ сонс нөхөө. Сонссон. За таныг сонсож байна. Энэ нөгөө уурлахаараа гараад явцдаг тухайгаар ярих юм тий. Тийм ээ, уурлахаараа гэрээс гараад явчихдаг юм гэдэг сэдвээр ярилцж байна. Та одоо их нэртэйгээ муудалцгаараа гарч ордгоо яа тий. Би яасан. Саяхан нэг гарсан. Гэхдээ энэний өмнө нэг олон жилийн өмнө гарсныгаа ярих гад. За. Анх яг тустаа гараад удааг байсан. Анхны хүүхд гараад өтөрсөн. Нэг хашаа байшин амьдардаг байсан. За. Тэгээ манай нэг бохрын шугам хөлтчөөд тэгээ би тэр шуудууг нь гараараа ухчихсан байхгүй юу? Тэгээд ухаж бараагүй байжсэн. Тэгээд орой болцсон байсан. Битээр нэг маргалтаад би тэгээ уурлаад гараад нөгөөтгөө дуусгаад уурандаа. За. Нөгөөтгөө дуусгаад нөгөө манай ихнэр маань гарч ирээд намайг харагдаад орой хайраа гэд. Сүүлдээ хоёулаа надаа гэрэл тусгаж өгөөд харанхууд. Тэгээд нөгөө нэг дуусгаагүй байсан юм аа ингээд дуусгаж ирсэн. Тэгээ саяхан нэг
бас би хоорой ажил хийдэг болохоор бас цаг нар байхгүй тэгэл жоохон маргалдаж орохаараа ингээд гараад юм хийх гэдэг болсон байлээ зүйлээ. Ааха. Тэгээ саяхан би бас нэг юм хийх гээд таширч орч чадахгүй байсан чинь эхнэртэйгээ жоохон түр дараагээд жоохон эрэлдэх гээд харна одоо за гараад ирсэг юмаа дуусгахыг гээд ажиллаа дуусгаад. Тэгтээ би бас нөгөө бодож ирсэн өмнөх нэг тэр хэдэн жилийн өмнөх юугаа бодоод гоё байжтэй эхнэр маань гарч ирээд намайг харагдаад гэрэл тусгаад хоёлаа юмаа дуусгачтэй гэж бодоод сайхан яг бодож ирсэн. Сая тэгсэн чинь гарч ирэхгүй юм уу зөөлөгч нь? Гарч ирэхгүй байлээ. За та ч юм бол баг ашигтай юм биш үү дээ. Уурлуудад баймаар юм биш үү дээ. Гарч ажил мажлаа хийгээд ээ. Тэгээ ер нь баггүй юмаа тэгэл дуусгачтай шүү дээ. Уурлаад гарах юм бол За холбогдсон баярлаа. За баярлалаа. Оо сайхан гараа хамаг ажиллаж ирдэг сайн нөхөр штэ. За гэхдээ юу ч хэлэхгүй гарч явдаггүй хэлэх үгээ хэлж аваад баахан хашгирчаад гараад ямардаг байхгүй юу? Хойгоор болсон явдлыг юунаас болсон боддог байлгүй гараад явсан хойгоор юунаас болсныг боддог байлгүй гинэ. За бүр сурцтай ичж штэ. За дараагийн сонсогч 80 стик тавтад ухартай сонсогчтой холбогдлоо 80 стик тав. Angel Radio. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Би системээс суучаад нэг 3 жил болсны дараа нэг муудалцаад нэг гарч явж ирсэн. За. Тэгээд би аавынд очиод тэгээд ээж аавыгтаа зад загнуулаад тэгээд буцаад хайчихсан та. Ааха. Энэ нөгөө аав болохоор юм тэгдэжсэн. Нэг хүн жоохон бөөртэй байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол гарч явдаг бол хамгийн буруу. Ер нь тэгээд үхэл зэргүүн ингээд хараад гараа авчихад чинь танаа айлч яах юм бэ гэж манай аав загнуулсан. Тэгээд би бол ер нь тэрнээс хойш ер нь нэгч гарч явж байгаа. Тэгээд муудалцаж нөгөө өрөөндөө ордог ч юм уу. Тэгээд нэг уудалтаа нөгөө юм хийгээл тэгээд явж байгаа л уураа гардаг та. За холбогдсон баярлалаа танд. За баярлалаа. За мөнх сонгуул Эрдэнэ цэцэг гэдэг хүн бичсэн байна. Гараад явах ууртай шинж, хурдан орж ирэх нь ухаантай шинж гинэ. За манай шууд эфириотоос 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30. Дараагийн сонсогч 99-ийг 7 дугаартаа сонсогчтой холбогдлоо 99-7. Angel Radio. Ano? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. За энэ нөө залуу байхад ер нь гарч орж гүөх нь хэлдэг байдаг юм шиг байл. За та хэд орчноосны төлөөлөлөө? Би одоо 50 төгчөн. Би ч нөө залуу нөхөртөөгөө хоёулаа амьдраад хийж байхдаа Улаанбаатар хотод ороод ажил хийгээд. Тэгээд нэг айлын хашаа байшин түрээслээд амьдардаг байсан. Тэгээд мод хараад хин гарч гүйч гэл хин гарч гүйч гэл гэдэг байсан. За би нэг удаа нэг бас муудалцаад нэг гарч гүйчээр би одоо чухамдлын явна гэж хамаг хувц сонроо 2-3 цүнхэн торн чихэж аваад гараал явсан чинь нэг юм үлдчихэд болтгоо. Тэгэхээр хашааныхаа гадаа гаргаж тавьчаад буцаж ороод нэг юм авах гэсэн чинь нөхөр аргадаад нэг жоохон саатуулчихгүй юу. За тэгээд нэг панал дуулж аваад буцаад нөгөө хашааны гадаанаас нөгөө 2 цүнхтэй хувцаа авах гэж гараад ирсэн чинь байхгүй. Хүүдээ. Түрүү нөгөө нэг мотороо загуулаад 2 саяын хүнтэй гарал гэдэг шиг хүүдээ хамаг хувцас алдсан байж тээ чаасаа. Тэрнээс хойш гарч орохоор бам биеэр гардаг байсан. Уурлаад гарч жоохон тайршиж алхаж явж байгаа. Тэгээд орж ирдэг болсон. Хөөжилтэй юм яасан. За. Гэтэ одоо эргээд бодоход хөөхөн гоё дурсамжтай тий. Дурсамжтай. За. Одоо бол ер нь баг юм хэлжсэн ч нэг чихээр нь ороод нөгөө чихээр нь гараад одоо тэгээд угаасаа тэгээд насны юм байна. Тэгээд хэдэн жил бас хамт амьдарснаас шалтгаалнаа. Тэгээд угаасаа одоо баг харцаараа ойлголцдог болж байгаа байлгүй дээ. Тэгээд одоо ч угаасаа гарч ордог нас ч бас мөн билүү те. Гарч орж гүйдэг нас. Би бас нэг хөвгөлтэй дүү ярьчих уу. За.
Би бас нэг нөхдөөгөө бас муудалцаад нэг чухам тустай амьдрна гэж охин маань гарсан байсан. Тэгээд нэг удаа хотод ажиллаж байгаа манай хүн дарханд. Тэгээд би хотод ажиллаж байгаад нөгөө охиныгоо дарханд нөхдөөрөө хүргэж өчөө цаашаа Эрдэнэт явна гэд охиныгоо дархан руу аваад явж байлаа. За. Тэгсэн чинь манай нөхөр юу авах юм, юу эрэхтэй гэж охиныг засч авах гэж их сайхан зантаар тэгээд байсан юм баггүй юу? Тэгэхээр би за юм авч өгөх гэдэг бол сайхан хоолнд хийгээд ирэхгүй юу та гэл. Тэгээд тэг чи багтаал дээр уусаа 12 цаг очоод 3 цаг хүртэл бүтэн 3 цаг зогсон шүү дээ. Тий. Тэгээд даханд нөгөө охиноогоо хүргэж өгчөөд яваад очсон чинь өөдөг чинь ирээг байна. Тэгэхээр уцруу зарласан чинь жоохон халамцуухан. Тэгээ вокзал дотор нь ороод нөгөө охиноогоо гараад ирсэн чинь өвөл даарчих юм болов гэд вокзал дотор ороод ирсэн байж чинь найзтайгаа ирчлээ гэж залгаж байна. За. Тэгэхээр гараад очсон чинь нөгөө чи итгэн авчирж байгаа гэсэн чинь уустаа хөлдөө бууз аваад өрөөд ирсэн. Тэгээд миний би хөлдөө бууз чи яах юм ирэх юм уу яах юм? Яагаад тийштэй байгаа ингэ нөгөө вокзалын үүдэн дээр хөлдөө буузыг хаах шийдэж хийжээд охиныгаа аваа явуулсан босаагаад. Би өөртөө хөлдөө бууз авчирсыг одоо хүртэл ярьдаг шүү дээ. Тэгээд буудаг яах байсан бол яг ингэсэн. Одоо ингээл те уул одоо миний айн охин аваад ирж байгаа гэл тэгэл найзтайгаа жавуулсан. Гин таарсан чи ирэх болцсон. Тэнгүүт нь сандраал тэгэл тэр найзындаа ч юм уу эсвэл гэртээ ч юу байсан өлдөө буузаа барайл гараад ирсэн баг. Харин хоосон бол очиж болохгүй тэгвэл бүр алуулна шүү дээ. Би тийм дандаа энэ хөлдөө бууд авчирсны чинь би энэ үдээ авчираар заавал ярьж өгнө гэдэг байсан одоо бүр санаа амарлаа. За. За хэлбэгцэн баярлаа. За хөвчлөлтөө ч юм аа да. За манай Жун дагийн бичсэн байна. Намайг уурлахаар манай хүн урдаас нэг ч үг хэлэхгүй гараад тамхитаа сууж агаад орж ирээд гэртээ юм хийнэ. Надтай юу ч болоогүй юм шиг юм ярина. Миний уур гарсны дараа надад тайлбарлаад ярихад миний л буруу байсан байдгийм дөө гинэ. За одоо бол утас авахгүй сайхан сэтгэлдээ уншиж өгч байгаа. Тэгээ нэвтрүүлгээ дуусгах юм. За Янжу Бямба гэдэг сонсогчсон байна. Ихэнх хэрүүл завтай байхдаа л хэрэлдэг юм байна лээ. Одоо хэрэлдэх завгүй л байна дөө гинэ. За за тэр нөгөө 40 хоног явдаг дээр хүмүүс 40 хоног явдаг сайхан гараанда арай хитрнэ л гэсэн байна. За эхлээд сурч боловсроод ажлын байран дээр гарч ажиллаж байтал олон хүмүүс гарч ирнэ. Өөртөө таалагддаг зан чанартай үнээс сонгоод болгоё бүтээгээд явбал болоод байвал цаашид асуудалгүй хаа. Харин болохгүй гондоогод байвал орхид сураарай. Охид хүүгүүдээ хүн жаргах гэж 50 амьдрах гэж төрдгөө ээж аваач сэтгэлийн зовоохгүй гэсэн байна. За 5 жилийн алтан солон гадар суран бичсэн байна. 5 жилийн давтамжтай байх шиг байгаа. Ялангуяа эхний 5-ыг даваад гарчвал цаашаа том хэрүүл нь багасдаг штэ гэсэн байна. Би бас энэтэй санал нэг байна. Ер нь нэг эхний 10 жилийг давцсан байх тул тэгэл цаашаага ер нь бол учраа олцоо тэгээд бараг нэгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд зангаа уулзчдсан болоо гэж боддөө штэ. За би чамд ярьдаг энэ дэлгэршгэлгүй. Яг л удирдаач чиг өөрийнхөөрөө л дураараа золигдөө л гинэ. За Марс манай аав хойд амбарт ороо суучдаг байсан. Ээж нэг удаа уурлаад суудаг саналыг нь авчихсан чинь нэг том модны хожуул тавиад тэрнээс хойш тэр хожуул тэнд мөнхөрсөн гинэ. Юм хөөрхийн те. За зэндмэн нэмти хүүхэд гараад гэртээ суудаг байхад хэрүүл хийдэг байсан санагдана. Хоёулаа ажилдаа болоод ирэхээр ажлаа тараал гэртээ араал хэрүүл хийгээд бэдгүй штэ гинэ. За. Гэх мэтчлэн маш олон сэтгэлдлүүд хөвөрч байна. Тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байсан сонсогч үзэгч танд маш их баярлалаа. Энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 31-ний даваа гарагийн та сайн нэвтрүүлэг та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хэжаан Туянаас үүдэлтэй хөрсрэлтийн эсрэг цогц хамгаалалт Аниаса брэнд за мөн 21 төрлийн өр тариа 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чиг нэмэг Green Beach Roll, Crispy Roll хамтран ажиллалаа. Баярлалаа. За үргэлжлэл эрхэм сонсогчдаа цаг брейкинд явдаг радио мэдээг үлээвч сонстой дараа үдийн ачаар нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3